Энэ бол орчин үеийн гар утас. Таньж байгаа биз? Харин энэ 150 жилийн өмнөх утас. Том ялгаа шүү. Энэ өнөөдрийн машин бас 150 жилийн өмнөх машин байна. Том ялгаатай байна шүү. Энд сайн хэрэг. Энд өнөөгийн сургууль. Харин энд 150 жилийн өмнөх сургууль. Ичгэвтер биш гэж юу? 100-аас их хугацааны дараа юу ч өөрчлөгдсөнгүй. Сурагчдаа ирээдүйн рүү ингэж бэлтгэж байгаа гэж юу? Ийм нотлох баримт байгаа учраас л асуумаар байгаа юм. Та сурагчдаа ирээдүйд бэлтгээд байна уу? Өнгөрсөнд бэлтгээд байна уу? Би өнгөрсөн түүхийг судлаад үзтэл та хүмүүсийг үйлдвэрт ажиллахад л зариулан бэлтгэж байж гэдгийг олж харлаа. Яагаад сурагчдыг нэг шулуун шугамны дагуу жигсааж байсныг ойлгож авлаа. Гоё ба цэгцтэй. Чимээгүй сууж бай. Ярихыг хүсвэл гараа өрөг гэдэг. Өдрийн 8 цагт амрах жаахан цаг өгдөг. Юу бодохыг бидэнд заадаг. Гэвч хэрвээ эмч бүх өвчтөндөө яг ижил эм бичиж өгөөд юу болох вэ? Үр дүн нь гамшигт болно. Нэг багш 20 хүүхдийн өмнө зогсож байхад тус бүр нь өөр чадвартай, өөр хэрэгцээтэй, өөр авиас чадвартай, өөр мөрөөдөлтэй ижил агуулгыг ижил арга замаар зааж эзэмшүүлэх үү? Арайчтэй. Хатагтай ноёдоо. Дэлхий хөгжиж дэвдсээр байна. Өнөөдөр бидэнд хөгжсөн, бүтээлч, шинэлэг, хэрсүү, бие даасан хүмүүс хэрэгтэй байна. Би эмнэлгийн үйлчилгээг машина, Facebook нүрээ хүртэл өөрсөддөө тааруулан захиалж болж байхад боловсролын үйлчилгээг яг л тийм болгох хэрэгтэй. Хөгжүүлээ, өөрчлөе, сургуулийн амин сүнсийг хөгжүүлээ. Математикийн хичээл чухалж урлаг бүжгээс илүү байна гэж байхгүй. Авиас бүр ижил тэнцүү боломж олох юм. Энэ мөрөөдлийн сонсогдож байгааг мэдэж байна. Гэвч Финланд улс ямар гайхалтай зүйлсийг хийж байна. Сургуулийн өдөр маш богино. Багш нар нь өндөр цалин авч байна. Гэрийн даалгавар өгдөггүй. Хооронд нь өрсөлдүүлэхээс илүүтэй хамтран ажиллахад сургаж байна. Хинтээч таардаггүй охид хөвгүүд байсан ч тэдний боловсрол нь дэлхийн альж орноос илүү чанартай байна. Өөр улс гэвэл Сингапур хурдтай хөгжиж байна. Монтессори цэцэрлэг хан академи байна. Сайн байхад цор ганц зам гэж байхгүй. Гэвч урагшаа хөдөлцгөө. Магадгүй сурагч нар маань улс орны 20% эзэлж байгаач 100% бидний ирээдүй. Зүгээр л хүүхдүүдийн мөрөөдлийг нь хамт сонс. Юу хүсэх ёстойг нь заах хэрэггүй. Энэ л бидний хүсэж байгаа орчин юм. Загсыг модон давирахыг шаарддаггүй сургуулийг хүсэж байна.